Сайн танин мэдхийн од мөндөр сувг танд хүрч байна. Урлаг судлаач Амина болон төгөлдөр хоорч хөгжим судлаач С од гэрэл бид хоёр та бүхэндээ сонгодог урлаг подкаст нэвтрүүлгээ хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг маань танд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 хос долгионоор хүрч байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Салууна фестиваль маань оролцсон ажиллаж байна. Өдрийн мэнд од гэрлээ. Өдрийн мэнд. За хоёлаа яг ярилцсан юм шиг өнөөдөр улаан өнгийн хувцас өнсгөж ирсэн байна. Маш гоё улаан дэвүүр хүртэл байна. Зөв харуулсан шүү. Тийм. Яа. Энэ юу вэ? Таагараа гэдэг шиг. Тий, таагараа өнөөдрийн сэдвийг манайхаа улаан дэвүүртэй, улаан хувцастай хөтлөгчд маань байна. За яагаад вэ гэхээр өнөөдрийн бидний сэдв бол балетын хөгжмийн хаан ба Кихот ноён гэж байгаа. Тэр Дон Кихот гэдэг энэ зохиолыг бол тий Кихот ноён гэдэг зохиолыг 1972 онд Монголын уншигчд маань анх жамбалгын орчуулгаар танилцсан. Жамбалгын орчуулснаар тэгэхээр энэ маань болохоор Испанийн алдартай зохиолч Сервантесын зохиол байгаа. Ер нь бол энэ роман маань хамгийн олон хэлээр дэлхийд орчуулагдсан байдгийн байна. Ер нь дэлхийн уран зохиолын ноён оргил болсон бүтээлүүдийн нэг. За Сервантесын гайхамшигт Кихот ноён роман нь урлагийн одоо янз бүрийн хэлбэрүүдэд илэрхийлэлээ олсон. Тэр дундаа бүр одоо яг дүрслэг урлаг судлаач талаас хэлэхэд бол тийм юм мөрөөдөгч юм хүлэг баатар гэсэн гол дүр байгаа. Тэр гол дүр маань Гюстав Доре, Пабло Пикассо, Сальвадор Дали гихчлэн бүр ингээд өөр үеийн өөр уран зураачдад онгод нь болж тийм уран бүтээлчдийнхээ онгодыг хөглж янз бүрийн Кихот ноён нэртэй зургууд бол тойрогдчихсэн байна. Хөгжимд бол Кихот ноёныг Штраус симфони аргалта, Жюль Массены дуурьта, харин Мариус Петипа маань тансаг бүжиг дэглэлтээр магтанд олсон байдаг юм байна. За өнөөдрийн нэвтрүүлгээр хэдүүлээ Кихот ноён бүжигэн жүжиг болон балет болон 3 дугаар сарын 23-нд дэлхийд даяараа 200 насны ойгонд тэмдэглэсэн нэгэн хөгжмийн зохиолчийн тухай ярилцах болно. За энэ эрхмийн нэрийг бол Людвиг Минкус гэж байгаа. Балетын хөгжмийн хаан, Оросын одоо бүжигэн жүжигийн гэхдээ Австри гаралтай Австри хөгжмийн зохиолч, хийлч, удирдаач, багш гэдгээрээ Минкус маань бол маш алдартай байгаа. За Минкус Людвиг Минкус бол 1826 оны 3 дугаар сарын 23-нд Австрийн Вен хотно төрсөн. Түүний эцэг эх нь Чехийн жүүдүүд буюу еврейчүүд байсан. Гэхдээ католик шашинд ороод Вен хотод суурьшсан байсан юм байна. Аав нь дарсны 8 эрхэлдэг Венд ресторантай байсан. Тэгэд тэр ресторанда болохоор бяцхан найрал хөгжим тоглодог. Тэгэхээр бага наснаас Минкус маань хөгжмийн орчинд өссөн. 4 настайгаас хийл хөгжим тоглож эхэлсэн. 8 наснда бүр олон нийтийн өмнө анхны концертад тоглоод бүх хүмүүс бол за энэ үнэхээр л гоц авьяастай хүүхэд гэдгийг нь бол хүлээн зөвшөөрсөн байгаа. Минкус 20 наснда гэхэд аль хэдийн хийл хөгжимд зориулсан зохиолуудаа хэвлүүлээд удирдаачаар ажиллаж эхэлсэн юм байна. Тэгэхээр 26 нас гэхдээ Венийн эзэн хааны дуурийн театрт госол хийлчээр ажиллаж эхлээд удалгүй одоо хөлийн чандаас ирсэн саналыг хүлээн аваад аян замдаа гарсан түүхтэй юм байна. 1854 онд 27 наснда хөгжмийн зохиолч маань Оросын Санкт Петербург хотод ирж алдартай одоо Юсупов гүнгийн хувийн театрт найрал хөгжмийн удирдаачаар ажиллах болсон. За энэ Юсупов гүн гэдэг бол өөрөө бас их сонирхолтой амьдралтай. Ер нь Юсупов гэдэг чинь тэр Оросын эзэнт гүрний нэлээд өндөр удмынхан аль л дээр одоо дундад зууны үед л Оросд орж ирэл арабын халифатуудаас гаралтай бас. За тэр яг ер нь их тостоо бас Юсупов гүнгээ хайх юм бол сонирхолтой хүн байгаа шүү. Тэгээд Юсупов гүн маань бол юм өөрийн хувийн театртай ер нь тэр үед чинь гүнтэн ноёнтнууд чинь өөрсдийн том гоё ордонгоо босгоод ордон болгоно өөрийн гэс нэг жижигхэн хувийн театртай тэгж урлагаа дэмжиж тэгж сонгодог урлагаасаа ингээд хол бишээр амьдарч исэн байгаа тийм. За ингээд гой гайхуулж амьдарч байгаа шүү дээ. Тийм. Одооны одоо зарим баячуудтай харьцуулахад тий их гоё тий соён гэгэрлийн урлаглаг гайхуулж амьдарч байгаа байхгүй. Тий дэмжиж штэ тий өөрсдийнхөө сүр хүчийг харуулж чинь нэр хүндээ өсгөж чинь дээрэс нь бүхэл бүтэн дэлхийн сонгодог урлагт хувь нэмрээ оруулаад мөнгө төгрөгөөр нь дэмжиж хувийн театрт ажиллуулад 27 настай хөгжмийн зохиолчийг аваад ирж байгаа юм тий бүр гадаад хөлийн чандаас ураад аваад ирж байгаа. За ингээд 2 жилийн дараа Венд төрсэн Мария Антуанетта Шварц гэд бүсгүйтэй гэрлэж хувийн амьдрал нь бол тэгшэрсэн байгаа юм байна. Ер нь бол бас нөгөө манай урлагийнхан чинь хувийн амьдрал дээр дэгэн догон янз янз байгаад идэг. Минкусийн хувьд бол ингээд
хувийн амьдрал нь ерөөхдөө тэгшэрсэн байна. За ингээд энэ үеэс болохоор Минкус уран бүтээлээ Оросд голчлон туйравсан. Хэдэн жилийн дараа 1861 онд Москвагийн их театрын найрал хөгжмийн гоцлол хийлж болсон байна. Москвагийн хөгжмийн консерватори нэгтгэхэд бол түүнийг хийл хөгжмийн багшаар ажиллуулах болсон. Москвад багшилж авах хугацаанд хийл хөгжмийн концертууд тоглож мөн захиалгаар бүжгэн жүжигийн хөгжмийн зохиол бичиж эхэлсэн байна. Тэр Минкус өөрөө балетын дээр театрын онцлогийг маш сайн ойлгодог байсан учраас хөгжмийг мэрэгжлийн өндөр түвшинд бичдэг байсан байна. Тийм болохоор алдартай бүжиг дэглэж манай Мариус Петипа маань Кихот ноён бүжгэн жүжигийнхаа хөгжмийг яг түүнд хандаад Минкуст хандаад Минкусээр бичүүлсэн байдаг юм байна. За Кихот ноён бүжгэн жүжиг буюу балет маань тийм. За Сервантесын зохиол бол одоо үе үеийн юм авьяаслаг хөгжимчд бүжиг дэглэгчдийн анхаарлыг үнэхээр татсаар ирсэн. Тэр энэ зохиол дээр үндэслээд анхны балет нь 1740 онд бичигдсэн байт юм байна. Тэр бүжиг дэглэгч нь Франц Хильфердинг байсан. Зохиолоос нь бол зөвхөн Китри Базилио нарын юм хайрын түүхийг сонгоо авч бүтээлээ төрсөн байна тий. Тэгэхээр ер нь цаашдаа ч гэсэн бусад хөгжмийн зохиолч дараагийн одоо бүх хувилбаруудад яг энэ хайрын түүхийн үйл явдлыг илүү онцлоод сонгоод уран бүтээлээ төрсөн байдаг. Тэгэхээр өнөөдөр хүртэл Сервантесын Кихот ноён зохиолоос сэтүүлсэн 13 бүжгэн жүжиг тавигдсан байдаг тий. Тэр нэг зохиол дээрээс бас ингэж 13 бүжгэн жүжиг тавигдчихин гэхээр энэ зохиол маань өөрөө ямар их онгод өгчээс нь харагдаж байгаа хаа. Тэгэхээр Мариус Петипагийн дэглэсэн Дон Кихот бол Москвагийн театрын бүжигчдод ялангуяа бүжигчин бүсгүй Анна Собишанскаяг алдаршуулахад зориулаад түүний тусгайлан хийсүүдэд цорын ганц бүтээл байгаа Петипагийн хувьд. Тэгээ Петипа маань мөн л зохиолын үйл явдлын багахан хэсгийг ашиглаад ер нь Монгол орчуулгын одоо дид дэвтэрт багтсан Баян Камачогийн хурмыг ба Ядуу Базилио тохиолдсон адал явдлыг өгүүлсэн 19 дэх бүлгүүд гээд яг энэ хэсгийг нь бол ашигласан байна. Тэгэхээр тийм ч болохоор Кихот ноён одоо туслах дүрээр гараад үйл явдал нь хотын талбайд өөрсдийн одоо өөрөөр хувилбарууд вариацууд Барселона бүжиглэх тий Китри Базил хоёрын ер нь хайрын түүхэн дээр л их төвлөрөөд байгаа шүү дээ. За Дон Кихот бол Петипагийн хувьд хамгийн одоо шилдэг бүтээлүүдийнх нь нэг саяны яг хэллээ Барселона гэдэг тий Испани хотуудаар маш олон удаа аялж ирсэн өөр. Тэгэхээр энэ улсын ардын бүжгийн уламжлал мөн чанарыг нь мэддэг болсон учраас тайзан дээр одоо яг Испанийн тэр ардын бүжгийнх нь тий бүх баялаг өрөөц байдлыг үнэхээр амьлуулж чадсан. Испани сэдвтэй бүжгэн жүжиг зохиох бас нэг өөр шалтгаан байсан нь болохоор магадгүй бүжиг дэглэгч маань энэ улсад одоо өнгөрүүлсэн залуу насных нь одоо галзахтай жилүүд тэр дурсамжууд ч бас байх боломжтой тий. Тэгэхээр за ингээд зохиолч Сервантес бол нэгэнтээ Испани бүжгийн талаар л өөрөө ингэж ütсэн байт юм байна. Энд баяр баясгалан гихч өөрөө өсрөн харааж хөгжил цэнгэлгээж өөрөө дэгдэж байгаа юм шиг санагдсан гэд. За үнэхээр л нэг тийм Испан гэхээр би очиж үзээгүй л дээ. энэ шүү дээ. Үнэхээр тийм. Ганц үйлдэлээр үзүүлэх дээр дүүрээ дэлгээл байна. Ямар их халуун цустай хүмүүс илээ тий. Тэгээ урлагийн хувьд ч гэсэн их маш гоё хурц, тодорхой тий илэрхийлэмж сайтай, халуун, гал тий үнэхээр гал. За ингээд агуу Петипа маань энэ хөө баяр баясгалан хөгжил цэнгэлийг тайзан дээр буулгаж чадсан бөгөөд энэ театр одоо энэ төрөл жанрын сонгодог бүтээл болсон тийм цоглог баясгалантай бүжгэн жүжигийг бүтээж чадсан. За тэгэд яаж хэрхэн бүтээсэн бэ? 1869 онд бүжиг дэглэж Мариус Петипа тухайн үед Москвагийн консерваторид хийлийн профессор байсан Минкуст өөрийн боловсруулсан Дон Кихот хэмээх зохиолоо өгöd бүжгийн жүжигийн хөгжим бичиж өгөхийг хүссэн ба. Тэгвэл бүжгийн дэглэж өөрөө ингээд ажилдаа маш нухацтай хандаад бүжигчдийнхаа бүх онцлог нарийн ширийн зүйлийг их няхуур хандаж харгалзаж үтсэн байна лээ. Тэгээ тухайн үед Санкт Петербургийн балетын сургууль техникийн ур чадвар, одоо романтик тансаг байдлыг их чухалчилдаг байсан бол Москвагийн сургууль болохоор дүрийн бүжгийг илүү онцлдог байсан баг. Тэр одоо Петипа маань их одоо ямар школтой ажиллаж байгаа гэдгийг те бас их нарийн харгалзаж үзээд бүжгийн жүжигтэй ардын бүжгийг бол илүү онцлсан байдгийн байна. За ингээд хамтран ажиллагчаа танилцуулчаад хэдүүлээ үргэлжлүүлье. За өнөөдөр хамтран ажиллагчаар Solana фестиваль оролцож байна. За энэ зун бүр
Монголдоо ч биш бүр хэдүүлээ бүр хилийн чанд руу алхаад Казахстан улс одоо дэлхийн хэмжээний хөгжмийн фестивал юм бол ер нь төв болж байгаа юм байна. Тэгэхээр олон улсын супер оддууд бол нэг тайзан дээр цуглах юм Солоно гэмэх фестивал болж байгаа юм байна. Ер нь бол энэ бол дэлхийн түвшний шоуг ингээд маш ойрхон тий Казахстан ч бас Монголоос нэг хол биш шүү дээ. Дэлхийн түвшний шоуг биеэр мэдрэх тийм ховорхон боломжтой. Казахстан улсын Алмата хотод 2026 оны 5 сарын 16-нд 19 цагаас Солоно фестивал болно. Тэгэд энэ фестивальд ямар уран бүтээлчд оролцох вэ гэсэн чинь Timbaland, Busta Rhymes, Pussycat Dolls, Nicole Scherzinger, тэгэл Carrie Hilson, Florida гэх мэтчлэн тий. Яг нөгөө үнэхээр бидний авир багтаач сонсож өссөн дээ. Яа сонгодог урлагийн дундор зүгээр Timbaland гэж орж ирж шүү. Тийм шүү. Ер нь ингээд сонгодог урлаг сонсдог хүмүүс маань бол мэдж байгаа ингээд маш олон жанрын хөгжмүүдийг ингээд ганц тэндээ баригддаг байгаа шүү. Тийм сонсол их гоё яадаг тий. За тэгээд ер нь тоглолтын нэг гоё сюрприз аа. Одоо хүртэл юм уран бүтээлчтэй заримг нь нууцлж байгаа. Тэгээ постэр зурагнаас ингээ харах юм бол ямар ч нэг эрэгтэй хүн гэж таамаглаж байгаа юм байна. Тэгээ тоглолт болохоос хэдхэн өдрийн өмнө бол яг тэр гол дуучнаа ингээ зарлах юм байна л да. Тэгээ хин бэ гэдэг тэр нь бол ингээ үзэгчд янз янзын таамаг үүсгэж байгаа юм байна. Тэгээд ер нь бол яг хин бэ гэдэг дээр нь те хүлээцгээгээд нэлээх тийм хүлээлт өндөртэй байгаа юм байна. Мөн нэр нь аль хэдийн зарлагдсан эдгээр оддоос бол илүү алдартай хүн ирнэ гэж бас зохион байгуулагчд маань амлаж байгаа байна. Тэгэхээр одоо Timbaland, Busta Rhymes энэс алдартай гэхээр би л үнэхээр төсөөлөхгүй байна. Тийм Казахстан бол бас одоо энэ Төв Азиста хөгжмийн бизнесийг үнэхээр атгаад эхэлчихлээ шүү. Тий. Хичнээн фестивал арга хэмжээнүүд тий урлаг соёлд бас хөрөнгө хаяж байна. Мундаг байна. Тий үнэхээр сүүлд бол энэ Алмата хот бол хөгжлөөрөө айгүй өндөрт гарч ирлээ шүү дээ. Тэгээд очиход ч гэсэн үнэхээр их тухтай гэж хэлээ. Алмата хот маань өөрөө амьдрахад ч тухтай, аялахад ч тухтай тийм хот юм бэлээ. За тэгээд ер нь Станы орны үзэгчд маань ер нь мэдээж Оросууд маань ер нь Монголоос ч үзэгчд маань ер нь тэгэхээр нөгөө эдийн засгийн хувьд бол ийм ашигтай тооцооллыг хийж байгаа юм байна. За тэгээд 5 дугаар сарын дунд үе бол хуучин нийслэл Алмата хотод хамгийн юм тааламжтай цаг агаартай аялал суулгахад их нэн тохиромжтой үе гэдэм байна. За тэгээ аяллыг зохион байгуулагчдын зүгээс урьдчилаад нислэгийн 2 талын тийз чартер 2 удаагийн нислэгийн захиалга хийсэн байгаа. Хүнээ эйр компани шууд нислэгтэй 5 тухтай өглөөний цайтай буудалтай тоглолтын 3 сонголттой тасалбар байгаа юм. VIP zone, fan zone, сектор 34 буюу тайзны баруун талаас ойр сууж үзэх тийм тасалбарууд аялын даатгал нь багтцсан автобусныхаа үйлчилгээтэй нисэх буудлаас буугаад тосох одоо өдөх үйлчилгээгээ гаднаасаа шууд аваад тоглолт болох өдөр нэгдсэн байдлаар буудлаасаа стадион руу хүргэж өгч аавна гэхээр аюулгүй байдлын хадлаа санаа зовлтгүй болчихж байгаа юм. Бүтэн enjoy-х нь шүү дээ. Цагаал цаг хад бэлэн байгаа л явах нь шүү дээ. Тийм тий. За ингээд аяллыг зохион байгуулагч нар маань 2025 онд яг энэ Алмата хот болон стадионд тоглолтоо хийсэн Backstreet Boys хамтлагийн тоглолтод үзэгчдийг цогц үйлчлэгээр үзүүлэн авч явсан туршлагатай хамт олон тэгэхээр нэг юм би чаднаа нар гэж санаа зовох юм ерөөсөй байхгүй урд нь зохион байгуулж исэн туршлагатай орчин үеийн чанартай гэрэл дуу тайзны технологиор тоноглогдсон олон улсын артистуудыг нэг цаг мөчид үзгээс гадна нэг дороос тээвэр буудал концертын бүх үйлчлэгээний асуудлаа цогцоор нь шийдсэн байгаа юм байна. За тэгээд үеийн олон салбартаа манлайлагч залуустайгаа танилцаж хамтдаа аялаад шинэ харилцаа үүсгэх одоо тийм бас их гоё боломж гэж харж байгаа. Шатхуун аяллаа зардал дэлхийн зах зээлийн үнийн өсөлт нэмэгдэхээс өмнө урьдчилсан зохион байгуулалтад бүрэн хангаад нислэг буудал тоглолтын тасалбараа баталгаажуулсан болохоор хамгийн боломжийн хямд үнээр борлуулагдж байгаа тийм давуу талтай юм байна. За ингээд холбогдох утасны дугаар бол 72 12 44 22 72 12 44 22 мөн 72 12 99 22 72 12 99 22 8800 8666 8800 8666 уцаар холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваад гоё Busta Rhymes үзээрэй. Йоо. За ингээд Дон Кихот руугаа эргэж ороход. Тэгээд Минкус маань ер нь хөгжмийг айгу хурдан бичиж өгсөн юм байна тийм үү? Тий, ер нь хөгжмийн тал дээр судлаач хүний зүгээс ямар шүү элементүүд байдığım бол ер нь ямар төрлийн хөгжим гэх вэ нэг тий. Жинхэнэ балетын хөгжмийн зохиолч. Одоо нөгөө хоёул өмнө Чайковский хунтноор ярьж байхад Чайковский бол анх балет бичгэд
биччин гэж ерөнхийдөө бардам байж дараад нь яг энэ балетын маструудыг судлаад тэгээд энэ ч бас амаргүй юм байна те эднэр бол үнэхээр мундаг бичдэг юм байна гэж хүлээн зөвшөөрсөн гэж байгаа шүү дээ. Яг тэр маструудын нэг нь Минкус. Тэгээ нөгөөх нь Италийн Пүни, нөгөөх нь Лео Делиб гэд одоо 3 тод төлөөлөл байгаа балетын хөгжмийн зохиолч. Тэр дундаа Минкус бол яг одоо бүжигчдийн тэр хөлийн техник, ур чадвар те одоо илэрхийлмээр байгаа бүх зүйлийг ритмээр оркестрт зориулж маш тодорхой гаргаж өгдөг тийм хөгжмийн зохиолчсон. Тэгэхээр үндсэндээ бол Петипа маш баяртай хамтран ажилладаг байсан байгаа байхгүй юу? Минкустай. Яг тэгэхээр үнэхээр бүжигчнийг тодруулж чадчихэв. Тэ бүжигчэнд тухтай тэр хэмнэлийг гаргаж өгч чадчихэв. Тэгээд онцлог нь гэх юм бол яг хөгжим талаас яг тэр нэг 3 хэмнэл, 2 хэмнэл тэ цацаа энэ гэдэг шүү дээ. Тэр юм бас сууртай тэ ихний халахман томч гэдэг юм те. Тэр мэрийг ингээд айгу гоё маш тодорхой бичиж өгсөн байдаг. Яг тэр ихний тэр бом гэдэг дээр ингээ гой гуйлын үлээрүүд ингэж гой сууж өгдөг ч байт юм те. Тэгэхээр тэр чинь ихний өсрэлт айгу гой ингээ том ордог ч байт юм уу те. Тэр болгоныг ингэж айгу тоосон. Тэгэхээр балетыг маш сайн нарийн судалсан, нарийн мэдрэмжтэй хөгжмийн зохиолч гэсэн үг. Тэгэхээр ер нь ингээд нарийн мэрэгчлүүд чинь дотроо өшөө мэрэгшдэг штэ тий. Бүр нэмч уушг нэмч гэдэг шиг хөгжмийн зохиолч нар ч гэсэн ингээд зарим нь мэрэгшдэг, зарим нь бол ингээд маш олон төрөл бичдэг тий. Тэгэхээр Минкус өнөөдөр ерөөсөө балетын хөгжмөрөө дэлхийд танигдсан. Тэгээ өнөөдөр одоо дэлхийд 200 жилийн тэмдэглэж штэ. Манай дөрийн театрт 2 сард бас Дон Кихот тоглогдсон. Тэгэхээр манайхан бас ийм өргөн дэлгэр тэмдэрж гин гэсэн юм аа чи ер нь бол нэг жилдээ тоглогдсон дуур балет тэр жилдээ дахиж давтагддаггүй штэ. Тэгэхээр чин манайх дахиад автаа тоглож байгаа гэдэг чинь нэгдүгээрт эрэлт хэрэгцээ байна. Тэгэхээр хүмүүс хүүхдүүд үзэх маш их дуртай. Ягаад гэвэл нөгөө им гоё өнгөлөг тий гоё хурц. Тэгээ яг энэ Испаний ардын бүжгийн элементүүд маш ихээр орсон. Тэр хэрээрээ бас нөгөө бүжигчдээс маш их ур чадвар шаарддаг. Одоо ялангуяа тэр Китригийн бүжгийн тэр гоцлолууд алтартай хэсгүүд нь ерөөсөө маш их чансаа шаарддаг тий бүжигчдийг бас нэлээд цуцаадаг тий. Тэгэхээр нэг талдаа бас нөгөө тэр стандартыг өргөж өгдөг бүжигчдийн тийм онцлогтой балет байгаа байхгүй юу. Тэгэхээр хөгжим талаас яах вэ нөгөө өөлөх юм бол гэдэг чинь зарим хөгжим судлаач нар юу гэж үздэг. Тэгэхээр одоо хит хөнгөнч гэдэг юм уу те хит бүжгийн одоо философи талаас ч гэдэг юм уу те одоо Чайковскитай харьцуулахад те Чайковский бол яг энэ хөгжмийн суурин дээр энэ хөгжмийн бүтээсэн яг энэ онцлог энэ систем дээр нэмэх нь нөгөө хөгжмийн драматург гэдэг юм нэмсэн шүү дээ те илүү симфоник болгоод тэр дүр болгон хөгжмөр нөгөө илэрхийлэгддэг болоод хөгжмийн драматургийг ингэж маш тодорхой гаргаж өгсөн. Минкус тэр тийм байхгүй. Ерөөсөө л бүжиг гоцлоход тэр хөгжим аккомпанемент бүрэн утгаараа хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр бүжиг төвтэй хөгжим. Тийм онцлогтой. Нэрээ яг Чайковскийн хөгжмийг бодолцоод үзэхээр магадгүй нөгөө анх яаж энэ хөгжмөн төр бүжиглэх юм гэдэг асуулт байсан байж болох юм те. Тэгэхээр юм гүнзгий те. Тэгэхээр тэр чинь хөгжмийн ритм нь бас нэг тийм тодорхой биш юм шиг. Айгүй урт өгүүлбэрүүдтэй тий. Чайковский ч бас тийм онцлог байгаа шүү дээ. Хунтнуурыг ингээд төсөөлөхөд хамгийн гол аян эднэр ингээд бодоход чинь тий. Тэгээ бүжиг талаасаа болохоор Минкус бас энэ дээр бас нэг өөрчлөлт хийсэн нь ерөнхийдөө нөгөө тийм корди балет чинь айгүй юу гэдэг штэ. Гоё үнцэг дүрс үсгдэг штэ тий. Одоо хунтнуур дээр нэг юм гурвалжин дүрс үсгээл тий. Бүгдээрээ ингэж тийм дүрс үсгдэг хэсэг ингээд баг байхгүй. Яа тэгэхээр ингээд дандаа бөөнөрөө нөгөө хотод ингээд олоолаа бүжгэлж байгаа. Дандаа тийм ардууд юм хамтдаа тийм гоо зүй талаасаа тийм геометрикл юм айгу баг гэж байгаа байхгүй. Тэгвэл тэр нь хүмүүст айгу тийм ойрхон дулаахан тийм гоё бужигнсан үйл явдалтай өрнөн санагддаг. Нэр яг анх Дон Кихотыг үзэж байхад бол ямар бүжигнсэн юм бэ гэлээ. Тэгээд хүүхдүүд үзэх дуртай гэдэг нь аргагүй байхад яг манай улсын төр бүжиг эрдмийн театрын тавилт дээр чи яг бодит жинхэнэ хилжиг мэлжиг гарч ирдэг тий. Йоо тэр зүр амар гоё сэргээдэг гэсэн шиг тий. Хоо илжиг гэл юм уу тэр. Ялангуяа нөгөө хүүхдүүд чинь тийм өрмөцийн юмд ингээд анхаарал нь илүү тогтно тий. Тийм тавилтаас шалтгаалan зарим тавилтан дээр чинь бодит морь орж ирж байна. Тэ гих мэдчихлээ. Тийм үнэхээр. За ингээд Дон Кихот хөгжмийг бичснээс жилийн дараа Людвиг Минкус Санкт-Петербургийн эзэн хааны театруудын захиргаанд балетын хөгжмийн ерөнхий хөгжмийн зохиолчийн одоо альбом тушаалд томилогдсон юм байна. Тэндээ Минкус маань 1872-аас 1885 оны хооронд буюу 13 жил тасралтгүй ажилласан байна. Тэгээ энэ хугацаанд Минкус Петипаттай хамтраад 16 балет туйруулсан. Хамгийн алдартай нь Баядерка,
1877 оных. Мөн Нахан бас баядэрэ гэж хэлээддэг. тийм баядэрка чинь үнэхээр нөгөө тэгээд үнэхээр Минкусийн одоо энэ хөгжмнүүд нь болохоор их тийм хөгжилтэй тий ер нь бүжгэн жүжигүүд нь тийм хөгжилтэй хөгжмөлөг одоо ийм химнэлтэй тий тэгээд ийм учраас одоо болтол одоо хүмүүсийн анхаарлыг татаад дэлхийн одоо тэргүүлэх театруудын урын санд байсаар байгаа юм байна. Анх бол тайзнаа яаж тавигдчихсэн бэ гэхээр Дон Кихот бүжгэн жүжиг маань 1869 оны 12 дугаар сарын 14-нд Москвагийн их театрын тайзнаа тавигдчихсэн. Нөгөө Китригийн дүрд амлсан ёсоор Анна Йосифна Собищенская бүжиглэж байгаа. Одоо 16 дугаар зууны үед Испанд болж буй эхлэл хэсэг болон 4 бүлэг 7 үзэгдэлт одоо энэ бүжгэн жүжигийн үйл явдалтай анх Мариус Петипагийн бичснээр одоо танилцъя тий. Мэдээж бид нар бүтнээр нь бол та бүхэндээ спойлдохгүй. Гэхдээ ерөнхийдөө ямар үйл явдал ингэ болж байгаа вэ гэдгээс үзээгүй хүн байх юм бол нэг ийм зүйл үзэж байгаа юм байна гэж ойлгох бах. Тэгэхээр Дон Кихотын гэрт түүний үеэл охин Жуан Карасконор түүнийг ингээд хорт зуршлаас нь ангишруулахыг оролдоод номын шүүгээний хаалхан дээр нэг ханын цаас наагаад ингээд далталж байгаамаа. Тэгээд Дон Кихон Хүлэг баатруудын тухай нэг номондоо бүр ингээд орчихсон тий юм бүр амтшсан юм орцсон байдалтай орж ирж байгаа. Тэгээд номын шүүгээгээ хайсан чи байдаг байранд нь байхгүй. Тэгээд ингээд алга болчихгоот ер нь Дон Кихот чинь ингээд нэг бодит байдал яг юм номон доторх зүйл хоёр ингээд ялгадаггүй нэг хүн байсан байгаа даа шүү дээ. Тэгвэл энэ хорон санаат ил бичний залим их байна дээ. Миний номын шүүгээг алгуулсан бэ гэдэг. Тэгж бодсноо дахиад нэг уншиж байгаа номондоо автчихж байгаа. Тэгээд тэнгуү тэр ерөөхдөө ингээд сэтгэлээр унаал янз янзын мэдрэмжүүдийг мэдэрч байгаа тийм төсөөллүүд ингээд Дон Кихотод ингээд бий болж байгаа. Тэгээд ийм сонирхолтой төсөөллийн дүрслэлүүд. Тэгээд тэнгуү өрөөнд болохоор Санчо Панса маань гүйж орж ирж байгаа тий. Тэгээд Санчо Панса болохоор Дон Кихотыг арай бодит байдал руу буцаа авчираад тэгээд Санчо Панса болохоор яаж байгаа гэсэн чи шүүр бариад өөрлөө ингээд дайрж байгаа тариачин эмгтээчүүдээс ингээд цогтаад орж ирж байгаа юм л та. За тэгээд Дон Кихот ашгүй уурсан эмгтээчүүдийг хөөж гаргаад Санчод бол юу санал болгож байгаа гэхээр за миний зэвсэгч бодлоод хоёлаа ингээд аялалд гарья гэдэг. Тэгээд аялалд гарахыг санал болгож байгаа. Тэгээд Санчо болохоор татгалзаж зүрхлээгүй. Тэгээд ер нь Дон Кихот бол өөрийгөө Хүлэг баатар гэж төсөөлөөл тэ. Толгой дээр ингээд сахал хүсдэг төмбөнгөө тавиад дараа нь одоо хуйгаа өмсөд жадаа аваад алдал явдалтаа гарч байгаамаа гэдэг энэ эхний үзэгдэл юм. Тэгэхээр энэ дээр би нөгөө түрүүн хэлсэн ер нь Дон Кихотоос маш олон зураач нар ингээд онготоо авсан байдаг тий. Тэнгүүд энэ дээр хэдий юм тэнэг хүний дүр юм шиг тий. Ингээд юу гэсэн үг юм бэ? Сахал хусдаг төмбөнгөө толгой дээр. Тэг бодтой одоо нөгөө мөрөдл гэх юм уу тий. Тэр хоёроо ялахгүй шүү дээ тий. Төсөөлөл гэдэг утгаараа бас тэнэг. Тийм. Тэгвэл яг ингээ метафор талаасаа буюу одоо энэ яг юу илэрхийлэх гээд байгаа зохиол вэ гэд айгүй хөнгөн зохиол юм шиг хэрнээ энэ дээр яг нэг юм боддог философч амьдралын үннийг хайж байгаа хүний зовлон гарч байгаа юм шиг надад санагдаад тийм яг ингээ философч хүнийг ер нь яг энгийн ахуулаг байдлаар харах юм бол их тэнэг хүн шүү дээ. Хэлээд юу гэдэг шиг. Тийм одоо нөгөө ээлжит нэгэн хэрэггүй юмаа хийж гинөө гэж хүмүүс асуу шүү дээ тийм. Тэнгүүд энэ аялалд гарч байгаа гэдэг нь ямар нэг юм хайгаад тэр үннийг хайж байгаа эргэлхийлэл юм болов уу гэж бас метафор талаас нь ойлгол. Одоо зарим жүжигчдийг хэлдэг штэ нөгөө нэг дүрээ бэлдэж явахдаа их дүрдээ хит ороод бодит байдлаас тасарчдаг. Тэ одоо жишээлбэл жүжигчин ганц мургаан тухай тийм домог би сонсч ирсэн. Ингээд нөгөө хүүхдэд цэцэрлэгээс нь авчаад ингээд дэлгүүр мэлгүүр хамт ороод хүүхдээ мартчихдаг. Тэгээд өчнөө цаг ягаад тэр дүрээ бодоол яваад штэ тий. Тэгээ ингээд гэртээ хараа өчнөө үйл явдал болцсон байдаг хүүхдэн дэлгүүрт үлдсэн байд тэрийг мэддэг. Тэ тэр чинь бас нэг тэ дүрдээ ороод өөрийнхөө төсөөл дотор амьдраад байна шүү дээ. Тэ бодит газар биш. Тэгэхээр одоо яг философи талаасаа гэдэг юм уу урлаг талаасаа тийм учраас тэр эрэл хайгуул хийж байгаа тэрэндээ тийм үнэнч хандж байгаа. Одоо ийм бас дүр төрх байна шүү дээ. Тэ эндээс нь тэр Дали тэ Пикассо эднэр бас онгод авч исэн байж магадгүй тийм үү? Харин үнэхээр тийм л энэ нэг оршихууга өөрчлөд байгаа байхгүй тийм тэр гант мөр жүжигчдийн хувьд бол тэр хүүхдийн эцэг одоохондоо биш болсон байгаа байхгүй тийм бүрэн дүр дээр амьдарч байна шүү. Тийм шал өөр ертөнцид очсон байгаа байхгүй тийм. За ингээд үргэлжлэлт нь яадаг вэ гэхээр Барселона хотын маань талбай. Лоренцогийн уушин газар. За ингээд гадаа чимээ шуугантай маш хөвгчлөлтэй байгаа. Лоренцогийн эхнэр нь болохоор түүнд Китри Базил нарын хайрыг одоо хайрын тухай сануулхад Лоренцо охиноо баян гамаш дүгнэ гэд түүний гэрт нь очиж байгаа. Китри аав нь яагаад гамашаа руу явсныг таахыг оролдоод за ер нь
За ер нь бол намайг ингээд нөхөртэй болох гээд байна. Баян нөхөртөх гээд байна гэдгийг бол сэжиглээд тэгээ нэлээд гуниглж байгаа. Тэгээд гунигаа мартахын тулд одоо нэг дүүртэй бүжгээ хийж байгаа. Тэгээ үнэхээр алдартай шүү дээ. Энэ тэгээ бүжгийн юу бол за ингээд тэгвэл Базил болохоор дурлцчихсан манай гитрийг. За тэгээд Базил болохоор дүүрийг нь шүүрч аваад гитартаа ууяад тоглож эхэлдэг. За тэгэнгүүт гитри маш юм хөгжилтэй болоод Базилийг тэрврээд Базилтай цог бүжгэлж байгаа юм л та. Базилио одоогийнхоор нэг тийм чөлөөт уран бүтээлч шиг нөхөр юм шиг байна. Тэгээд одоо би нөгөө өсчин хийчин тий тэгсэрний би хөгжимчөнд хийчин тэгэхээр би ингээд эндээс ч мөнгө би ийм чадвартай штэ гэдэг Лоренцод өөрийгөө батлах гэдэг шүү. Лоренц нь болохоор чи тэгсэн ч гэсэн амжихгүй чи хичнээн урлагаар ийм олон юм хийсэн ч гэсэн чи жихэн баян тавтахгүй шүү л гэдэг байгаа шүү дээ. Гамашиг бол хийж гүцэхгүй гэдэг. Гамашиг гүцэхгүй л гэдэг. Тэр нь ямар ч аав охиныгоо чөлөөт уран бүтээлчтэй гэрлүүлэх гүцэхгүй л хальтаа хөрх юм. Гэхдээ уг нь бол бас хөөрхөн мөнгө олдог байгаа тий. Тий нэг зүгээр суугаад байгаа биш шүү дээ тий. Бас сонирхолтой амьдардаг байгаа тий. Тий, тийм учраас гитригийн хувьд л мэдээж уйтгартай гамаш биш манай Базили бол сэтгэлийг нь хайрыг нь илүү татсан байгаа. За тэгээд Лоренцо мэдээж аав нь буцаж хурж ирээд уурлаад Базилиг бол маш бүдүүлгээр ингэж хөөж байгаа. Тэгэнгүүт дурлсан би биндээ дурлсан хосууд ингэж аавах нь хүлт сүгдөөд гэрлэх зөвшөөрлөггүйсэн боловч Лоренцо Базилиг одоо дахин миний нүдэнд бүү үзэгт гэдэг ингээд хоригдж байгаа. За ингээд гамаш орж ирж байгаа. Баян хөргөн болох тий. За тэгээд гамаш орж ирэхэд Лоренцо бол охиноо дагуулж очиод тэгээд гамашлахаар охиныг хараад баярлаад хэвээр өөрийнхөө байшинг эмжинд нь санал болгож өгч. Тэгээд Лоренцо гамашиг тэгээ за хоёул хормын талаар ярилцъя гэл тий. Тэр үед эмхтэй үний ирэх мэдлч гэж юу аах вэ тэгэл өөртөө хоорондоо ярилцал өгөх гээд шүү дээ. Тэгээд энэ хооронд талбай бол хүмүүсээр дүүрээд бухын тулаанчд одоо жагсаар гарч ирэхэд бүжиг эхлээд үүний дараа бухын тулааныхан хоорондоо маргалтж эхэлнэ тий. За ингээл хэрүүлстэй эд өрнөл гэдэг энэ ямар гоё хөгжилтэй балет болохыг бүр энэчнээс үзэгчд сонсогчд маань сонсож байгаа бах тий. Үйл явдал ингээд араас өрнүүлэн тий. Гэтэ энэ дээр бас нэг онцлог нь одоо Дон Кихот гэд нэртэй хэрнээ Дон Кихот айгу баг үзэгддэг, баг бүжгэлдэг тий. Гол дүр биш туслах дүр байгааддаг. Яг Китри маш их гоцлоод байгаа шүү дээ энэ чи тий. Ерөөсө Китригийн эргэн тойрны үйл явдал маш тод байгаад байгаа. Гэтэ энэ яалтчгүй энэ алдартай романаас сэдвэлсэн учраас мэдээж энэ нэрээр байх ёстой. Гэхдээ балетын тавилт гэдэг юм уу тий. Яг театрт зориулсан энэ бол бас ингэж өөрчлөгдөж нэг хэсгийг онцолж болдог. Тэр утгаараа бас ийм сонирхолтой одоо балетын тавилт байгаа шүү. Харин тийм баха яг Дон Кихотын талаар гэх юм бол энэ баг ийм цоглогч биш болж магадгүй тий. Тэр айгүй гүнзгий философик юм гарч ирэх юм шиг санагдаад байна. Харин тэгэхээр нөгөө энэ гоё ингэж дүүрээ ингэж флексдэх тийм акшн гарч иргүй. Дээрэс нь эн чинь нөгөө Петипад тэр Сабашанская ингээд тэрний хүсэлтээр тэр бүжигчнийг илүү гоё харагдуулахын тулд хийж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр Китри гоё хамаг одоо ур чадвараа тий техникээ тэгээд ийм Испанийн ардын гэдэг чинь тий энийг харуулах нь аягүй чухал байгаа байхгүй. Энд дээр би бас нэг нэмж хэлэхэд энэ аягүй сонирхолтой нь хөгжмийн зохиолч нь Австри хүн тий одоо Марис Петипа ч өөрөө Франц хүн. Тэгээд анхны тавилт нь угаасаа одоо бэлдээд тавьж байгаа газар нь Орос. Гэтэл зохиол нь Испани. Тэ энэ ч үнтэй айгүй гоё холион бантан байгаа үстэй. Гэхдээ энэ бол урлагийн гайхамшиг байгаа байхгүй. Юу гэдэг манайхан нэг юм юу гэдэг одоо Монгол морин хуурх өмийн уртын дүү ганцхан Монгол хүн л ойлгох нарсан дээр мэдэрнэ гэдэг штэ тэ. Гэтэл нөгөө хүн болгон мэдрэмжтэй. Тэгээ энэ мэдрэмжийн юмыг хүн бас өвлж авч ойлгож болдог тэ. Минкус Испанд очиод аялаад тэр Испани ардын урлагт дурлаад тэгээд хөгжмөрөө ямар гоё юм Испани дэглэлтийг тэ илэрхийлж хөгжмөрөө юм гоё юм халуун те химнэлэг ийм юмыг бүтээж чадчихээн те биш Петипа одоо тэр бүжигчин зориулж тэр ардын элементүүдийг тийм гоё илэрхийлж чадчихжээ штэ те тэгэхээр аюул олон хөгжмийн зохиолч нар тэр очиж үзээгүй газараа гоё төсөөллөөр яг тэр хужир тунгийн тааруулаад тэрийг хүнд мэдрүүлэхээр бичиж чадсан байдаг. Пучини ч гэсэн одоо Японд очиж үзээгүй ээжиж Madame Butterfly тий Чочо Сандорыг бичсэн гих мэт. Тэр энэ бол яг нөгөө хөгжмийн болон ер нь урлагийн гайхамшиг. Заавал очиж үзсэн эсвэл заавал амьдарч үзсэн тий. Заавал тэр үндэснийх байх ёстой. Энд тэр гэж байгаа бол одоо жишээлбэл одоо Аз хөгжимчин юу гэдэг Орос хөгжмийг хизээч ойлгохгүй ч гэдэг юм уу. Тий. Тийм л болно шүү дээ. Гэтэл урлаг тийм биш бас. Үнэхээр яг нөгөө хэрвээ
зөвхөн одоо үг хэлээр бид нар ойлголцдог байсан бол өөрөө өөрсдийнхээ газар зүйн заасан одоо газартаа тухайн хэл хязгаар дотроо л бид нар одоо дэлхийн нийт хоорондоо ойлголцохгүй байх байсан баг тий. Гэтэл соёл гэж юм байна, урлаг гэж юм байна. Энэ чинь өөрөө дэлхийн хэл байгаа байхгүй тий. Аль ч үндэстэн ямар орчинд өссөн гэдгээс чинь хамааралгүйгээр 5 метрхүүгээр чинь дамжаад зүрх сэтгэл оюун ухаанд хүрч болж байгаа дэлхийн хэл гэдгээрээ л үнэхээр тэгээ Австри хүн тэгээ тэр хаа байсан Испани онцлогийг гаргаж ирж чадж байгаа юм гайхалтай байгаа юм л та. За ингээд хэдүүлээ хоёр дахь хамтран ажиллагчаа танилцуулчаад эргүүлээд Дон Кихот руугаа оръё. За хамтран ажиллагчд маань миний хайртай хамтран ажиллагчтай наа алтан гишүүд маань байна. За ингээд алтан гишүүн гэж хэнийг хэлэх вэ гэхээр ер нь од мөндөр шинжилгээний танин мэдхүүн сувгийг маань бүтэн жилийн туршид 100 мянган төгрөгөөр дэмжиж алтан гишүүн болж байгаа тэр хүмүүсийг хэлж байгаа. Тэгэхээр энэ бол зөвхөн од мөндөр шинжилгээний танин мэдхүүн сувгийг дэмжихээс гадна энэ сувгаар дамжуулаад Монголын одоо хүүхэд залуусын ирээдүйн боловсролт бол хамтдаа хувь нэмэр оруулаад явж байгаа мундаг одоо бааtruуд маань байгаамаа. За ингээд од мөндөр сувгийн алтан гишүүн бас ямар эрэхтэй байдаг вэ гэхээр тусдаа Facebook группт орно бидний лайвыг болон ер нь нэвтрүүлгийг маань ямар ч эдитгүйгээр үзээд бидэртээ шууд амьд харилцаанд ингээд лайваар орох боломжтой. Тийм тусдаа групп оруулна. Түүнээс гадна 4 сарын 29-нд бид нар жилийнхаа ойг тэмдэглэдэг. Тэгэхээр энэ жилийн 4 сарын 29-нд бол бид нар 2 жилийнхаа ойг тий одоо Монголд шинжилгээний танин мэдхүүн суугаар 2 дахь жилдээ болох гэж шүү манайхаа тий 4 сарын 29-нд тэгэхээр бид нар бүгд яг амьдаар уулзаж маш гоё урлагийн тоглолтыг хамтдаа үзэж томхон хэмжээний шинжилгээний парти хийх юм байгаа. Тэгэхээр амжаад алтан гишүүн болчих юм бол тэр партийн дээр маань хурж ирээд бидэртээ цогтой бүжиглээд урлагийн тоглолтоо үзээд тий ер нь бол ийм дотн харилцааг өнгөрүүлэх юм гоё үдшиж болох юм шүү. Тэгэхээр од мөндөр сувгийн алтан гишүүн болохыг хүсвэл Худалдаа хөгжлийн банкны 4191 04 518 од мөндөр гэсэн данс руу 100 мянган төгрөг шилжүүлэх. Энэ болохоор нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр үнэлж байгаа буюу жилийн 1050 нэвтрүүлгийг дэмжиж байгаа хэрэг. Ингээд гүйлгээнийхээ утга дээр нь өөрийн Facebook нэр болон утасны дугаараа заавал бичих ёстой юм шүү. IBAN-тай хэлээд үгүй 94000 4000 4191 04 518 гүйлгээний утга дээрээ өөрийн Facebook нэр болон утасны дугаараа бичгээ битгий мартаарай. Алтан гишүүдтэй маш их баярлалаа. За нэг жоохон үйл явдлыг нь дурдаад амсуулаад өнгөрье те үргэлжлээ. Тэр ер нь гамаш чинь юу яаж байгаа шүү дээ. Байшингаа инжинд нь санал болгоол. Тэгэл Лоренцо болохоор гамаштай за одоо ингээл юу яа гэл тэгээд нөгөө нэг бухын толгойчд бол гарч ирээд хэрүүлбэр идүрнж байгаа тий. Тэгвэл Дон Кихо Санчо Пансаг одоо дагуулсаар гарч ирээд бүх хүнийг одоо зевсгээ хаяа гэж тушааж байгаа. Тэгээд эргээд ашгүй амгалан тайван болж байгаа. Тэгээд эргээд амгалан тайван болоход бол Дон Кихот буудлын эзнийг Хүлэг Баатрын цайсны эзэн гэж бодоод хүндэтгэлтэйгээр мэдлэхэд Лоренцо болохоор дотгошоо орохыг урьж байгаа. За тэгээд нөгөө нэг Санчогоор нь болохоор охтууд их тохуурхнаа. Тэгэл тойрон бүжээл нүд мүдийг нь нүдээ боож тоглолцоогоо л тий. Тэгээд Санчо болохоор бүр ингээд дөрөв уус тийм яг инээдтэй фигүр шүү дээ тийм. Айгуу хөгч инээдтэй дагуул. Тийм бүр. Тэгээд нөгөө нэг Санчо ч бүр ингээд туйлдж унаа тусламж гуугаад тий. Тэгээд нөгөө нэг тэнгууд нөгөө нэг Дон Кихот нь бол манай Санчог чөлөөлөөч гэж гарч ирэхтэй бамбаны орн ингээд тавг барьцсан. Адны оронд ингээ том сэрэ барьсан ингэж гарч ирж байгаа нь бас айгүй хөвгчлээ тий. За ингээ бүжиг үргэлжлээд Китри Базил хоёр хайрда одоо үүр дүн чимээ тан гаргалаад Дон Кихот Санчо нар болохоор шинэ адал явдалтаа мордож байгаамаа. За үүнээс хойш ямар адал явдал болохыг та бүхэн маань балет үзээрэй гэж уриалмаар байна. За ингээд ер нь тухайн үед бол Оросын эзэнт гүрний нийслэл байсан Санкт-Петербургт бол энэ бүжгэн жүжигийг одоо амжилттай тавих болсон. Петипа бол үүнд зориулаад бүжгэн жүжигээ өргөжүүлээд 5 бүлэг 11 үзэгдэлтэй эхлэл төгсгөлтэй болгосон байгаа. За үүний дараад бол Москвад бүжиг тэглэгч Александр Горский Дон Кихотыг шинжилэн тавьсан. Ер нь энэ Александр Горскигийн шинжилэн тавьсан нь бол сонгодог хэлбэр болсон юм байна тий. Тэгэхээр Орос болон бусад орны театруудад бол ер нь яг Александр Горскигийн тавилтаар тавигддаг гэж байна. За ер нь ягаад яг энэ тавилтаар тавигддаг вэ гэхээр бүжигчдийн нөгөө жүжиглэх уран чадварыг маш их сорьсон. Бүжгийн эсвүүдтэй тий. Энэ 32 фуэта иргэдэг хосуудын одоо сүүлчийн бүжиг гэдэг байгаа байхгүй тий. Тэг би тэр хосуудын сүүлчийн бүжгийг нь бол санаж л да 32 фуэта гэхээр хүмүүс одоо тийштэй нэг ээлж ирээ ядаг.
угаасаа нөгөө энэ ганцхан хитрийн хэсэг ч гэсэн тий ерөнхийдөө одоо энэ балеттай холбоотой концертн дээр маш их дангаар ордог. Эсвэл бол одоо энэ тэмцээний тий одоо балетын тэмцээн дээр маш их яг тэр хэсгээрээ ингэж гардаг. Тэгэхээр угаасаа энэ гоё үнэхээр их уур чадвар шаардсан тийм цоглог тэгсэн хэрнээ маш их техник үзүүлэлтүүд шаардж байгаа учраас эднэр концертанд бас ингэж дангаараа таслагдж орж байгаа шүү дээ. Тийм ээ тий. Тэгвэл барууны орнууд болохоор нөгөө манай алдарт Анна Павловагийн хувилбараар танилцчихсан байна. Горскигийн анхны хувилбарыг бол багасхан бүжгэлж исэн гэдэг чинь Анна Павлова ч бас гайхалтай шүү дээ. Бид нар бас тусдаа дуугаар хийжсэн хүмүүс маань Анна Павловагийн талаар үзсэн баха. За ингээд цаашдаа Рудольф Нуреев, Михаил Барышников, Владимир Васильев, Борис Эйфман гэд нарын олон янзын тавилтууд гарч одоо бүгд үзэгчдээс ингээд өндөр үнэлгээ авч ирсэн байна. Хамгийн содон тавилттай нь Борис Эйфманы 1994 онд тавьсан Дон Кихот буюу галзуу хүний уран зөгнөл гэдэг тавилт юм байна. Тэгээ энэ тавилтанд болохоор үйл явдал нөгөө сэтгэл мэдрэлийн эмнэлэгт өрнөдөг гэдгээр их онцлог байгаа. За Монголын тайзнаа бол Дон Кихот бүжгэн жүжиг, ардын жүжигчин, төрийн шагналт, хөдөлмөрийн баатар, Жамин давг эхлэл 3 бүлэг 4 үзэгдэлтэйгээр дэглээд 1971 оны 3 дугаар сарын 14-нд улсын дөр бүжиг эрдмийн театрын тайзнаа анхны тоглолтыг хийжсэн байна. Анхны тоглолтын тайз чимэглэлийг Ц зориг хийж бүгд найрамдах Монгол ард улсын гавьяач жүжигчин төрийн шагналт Ж Чолонгой удирдсан байдаг юм байна. Харин бүжгийн жүжигийн гол дүрх болох Китригийн дүрт ардын жүжигчин Ю Оюун, гавьяач жүжигчин Ю Цэрма, Т Туул, Базилиогийн дүрт болохоор ардын жүжигчин О Ганбаатар, гавьяач жүжигчин Э Оюунбат, Ч Инхамхлан нар бүжиглж байсан юм байна. Тэгээ энэ бүжигчдийг бас ингээд хараад ахаар одоо ингээд ярьслаа өгч аваад бид нар чинь мэдээж бас зарим нь ингээд насан өндөр байгаа шүү дээ. Тэгээд харахад зарим нь өнгөрцөн. Тий өнгөрцөн ч байгаа тий. Тэгээд харахад бол үнэхээр ингээд их гоё зэгцтэй тий. Йоо би бүр энэ бүжигчдийн тэр бие авч явж байгаа байдлыг дахин дурдмаар байдаг шүү. Зүгээр алхаж байгааг нь холоос харахад хүртэл их өөр өдөг шүү дээ. Би их нэг бүжигчин гэж аим шиг. Тий өөр мүццэгцтэй тий үнэхээр анхаарал татахсан үнэхээр гоё шүү. Минкусийн 200 жилийн ойгоос гадна яг Монголд тавигдсан тавилтын 55 жилийн ой бас болж байгаа юм биш үү? 71 онд гэдэг чинь. Тийм байна тий. Оо яг тийм биш. Тэр тийм 2 удаа ингэж дахин давтарч тоглож байгаа нь бас ийм ач холбогдолтой байх магадaltaй байна. Тийм байна тий. 2002 оны 12 дугаар сарын 14-нд сэргийн тавьсан юм байна. Тэгээ театрын ерөнхий зураач Монголын урлагийн гавьяац зүтгэлтэн Г Ганбаатар тайцлыг шинжилэн хийсэн байт юм байна. Ер нь бүжигчдийн ур чадварыг ингээд дээшлүүлдэг тийм цөөн бүтээлүүдийн нэг гэж тооцоод одоо энэ зарим бүжгийг нь болохоор нөгөө балетын тусгай гутал пуант өмсөлгүйгээр өсгийтэй гутал өмсөн бүжгэлдэг. Тэгээд үйл явдлын хувьд бол маш хурц өрнөлттэй, олон тооны юм нууцлах зүйл байхгүй ч Дон Кихот бусад бүтээлүүдээс сэтгэл хөдлөл хөгжилтэй өрнөлөөрөө маш их ялгаардаг. Амьдралын юм баяр баясгалан гялалтсан тийм нарлаг Испаний хөгжилтэй бүжгүүд. Яа, нэрэл нарлаг Испани шүү. Техник байдгүй. Испани хүүхнүүд шиг ингэх болоогүй л байна да. Одоо Дон Кихот дахиж нэг үзээ дахиж нэг хийв да тий. За ингээд ер нь тийм Испани бүжгүүд чинь Сигидилья, Шика, Марена, Зингарагара гэдэг ингээд үзэгчдийн тийм сэтгэлийг тогтлуулдаг их гоё бүжгүүд байгаа. Тэр Австрийн одоо нэрт хөгжмийн зохиолч Людвиг Минкусийн бичсэн цоглог хөгжмийг сонсоод Испани бүжгийн гялалтсан тэр хөдөлгөөнийг мэдрээд саяны дүүрийн тэ гайхалтай бас юм хөдөлгөөнүүдийг гэсэн тийм ээ. Мэдрэх юм бол энэ 7 хоногийн Бямбням гариг буюу 18, 19-нд улсын дөр бүжгийн эрдмийн театрыг зориорой гэж та бүхэн балет нь бараг дууссан баха. Ер нь балет нэлээд их хүмүүс үздэг штэ. Ер нь асуудалгүй дүүрчдэг. Тэгээд тэр тусмаа Дон Кихот тэр маш их одоо хүүхдүүд залуу өсвөр үеийнхэн ч хүртэл маш дуртай учраас дороод үрж байгаа. Нэрээ тэгвэл өсвөр үеийнхнийг ингээ балетанд оруулахыг хүсэх юм бол бас хэд хэдэн тийм юунууд байдаг те. Балетын их гоё хөгжилтэй хөнгөн те эхлэх тийм. Тэ маш үлзүүштэй ингээ маш өрнүү те. Уйдах хэсэг байхгүй ингээ араасаа өөр үзэгдлүүдийг гараад байгаа болохоор. Тийм тэгэхгүй бидний одоо өсвөр насны хүүхдүүд чинь хөвчлэн яг рилсийн сэтгэлгээнд орсон рилс буюу 30 секундын дотор мэдээллийг авахта хит их нөгөө эхлэл төгсгөл одоо эхлэл өрнөл төгсгөлгүй юм үзэж байна гэдэг чинь бидний сэтгэлгээ хитрхийх фрагментчсан болно буюу
таслагдсан юмыг нөгөө логиктой эхнээс нь дуустал ухаж ойлгохгүй болчихж байгаа байхгүй тийм учраас бид нар за шууд ингээд айгу гүн гүнзгий философик тийм болиодуудыг үзүүлж чадахгүй маа гэхэд тий одоо яг иймэрхүү Кихот ноён ч юм уу ийм болиодуудаар дамжуулж бас хөгжилтэй гэхдээ бас тийм хөнгөн гоё аргаар өсвөр үеийнхнийгаа бас балетанд уруудтах дээш өөд татаарэ гэж бас та бүхнийгаа уриалмаар байна. Нөлөөлөөрэй гэж тийм. За ингээд өнөөдрийн бидний хугацаа маань харамсалтай дуусч байна. Од гэрэлтэй маш их баярлалаа. Баярлалаа минь. За шинжлэх ухааны таны мэдхүн од мөндөр сувг танд хүрлээ. Урлаг судлаач Амина Минибэ болон төгөлдөр хуурч хөгжим судлаач С од гэрэл бит хоёрын сонгодог урлаг подкаст нэвтрүүлэг маань та бүхэнд хүрлээ. Нэвтрүүлэг маань YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 хос долгионоор бас давхар хүрээд явж байгаа шүү. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Яна, sorry гомбот нэр ямар их төгөөд чинь би энэний юуг нь хэлж чаддгүй. Саллаа нэг юуг юусоо огт ярьсангүй. Би ч өнөөдөр жоохон паниктал шүү яатсан. Тэр нөгөө нэг Дон Кихотын нөгөө жинхэнэ мөрөөдлийн хүүхэн байгаа штэ. Китрийг тэрнтэй хандуураад байдаг штэ. Харин энэ нөгөө нэг цаг нь хүрэхгүй би юу ярьчихлаа. Тэр хэсэг уг нь яг жинхэнэ сонгодог хэсэг нь баггүй. Бус нь бол яг нөгөө Испани ардын бүжгээр дүүрэн, ардын элементүүдээр дүүрэн тийм хэсэг. Тэгээд яг ганцхан сонгодог хэсэг нь тэр нөгөө түүл хэрэг ярьчаач тээ. Би ингэхүү. За байж нэрийг санах гад бид нар чиг сонь нэртэй болохоор тэгээд бас нөгөө англиуд өөрөөр хэлээд ит юм а би ингээ энэ Дульсинеа гэдэг байгаа үстэй. Дульсинач гэдгийг нэг гомбо нэлээд засвар оруулж идэх үү. Саяны нөгөө нэг шинжлэх ухааны таны мэдхүү од мөндөр сувг танд хүрч байна гэдэг хэсгээс өмнө тэгээд нэг мэдээлэл хэлээд тэгээд дуусгах идэх үү. Юугаа дахиад араас нь дахиад ичээ. Харин тийм дахиад ичээ. За тийм. Тэнгүүд ингэж байгаа штэ од гэрэлтэй маш их баярлаа гэд тэгж байгаа штэ. Тэнгүүд тэрний араас од гэрэл маань нэмж хэлэхэд гэд явчээ. За тийх үү. За 3 2 1 орлоо. Нэмж хэлэхэд энэ балет маш их одоо Испани ардын бүжгийн элементүүдээр тий гой цоглог хэмнэлтэй хурц ийм баялаг агуулгаар дүүрэн хэрнээ яг тэр Дон Кихотын өөрийнх нь мөрөөдлийн бүсгүй буюу өөрөө бол нэг Дульсинеа гэдэг бүсгүйг мөрөөдсөн байгаа шүү дээ. Гэхдээ тэрний Китритэй андуураад байгаа. Тийм учраас ингээд Китрид ач холбогдлогууд байсан. Тэгэхдээ Китритэй андуурж байгаа тэр би буруу ярьчлаа sorry. Дахиад уучлаарай. Одоо нөө дахиж болтыг мэдсэн ч дуур давраад байна. Уучлаарай. За дахиад нэмж хэлэхэд гэдгийгсэн хэлж байна. Нэмж хэлэхэд Дон Кихотын одоо энэ самуурж байгаа яг өөрийнх нь тэр мөрөөдлийн бүсгүй бол жинхэнэ тэр Дульсинеа гэдэг бүсгүй байгаа шүү дээ. Тэрийг Китритэй андуураад байгаа. Тэгэхээр Дульсинеагийн хэсэг болвол яг энэ балет дотроо жинхэнэ яг гой сонгодог балетын сонгодог тавилттай хэсэг байхгүй юу? Бусад хэсэгт нь болохоор яг нөгөө нэг юм Испани агуулгаар дүүрэн байгаа тийм. Тэ? Испани ардын бүжгийн олон баялаг элементүүд орсон. Тэгэхээр энэ дэр бас одоо дан Испани гэхээсээ илүү бас гоё сонгодог хэсэг нь бол тэр Дульсинеагийн хэсэг байгаа шүү. Тэгвэл тэрийг бид нар бас анхаарч нэлээд үзэх хэрэгтэй юм байна тий. Тэгээд бас ардын зөвлөлттэйгээ бас харьцуулаад байвал их сонирхолтой болох нь. За маш их баярлалаа. Шинжлэх ухааны таны мэдхүн од мөндөр сувг маань танд хүрлээ. Урлаг судлаач Амина болон төгөлдөр хурч хөгжим судлаач С од гэрэл бит хоёр та бүхэндээ бэлтгэн хүргэдэг сонгодог урлаг подкаст нэвтрүүлэг маань танд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 хос долгионоор хүрлээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Solana фестиваль маань болон Алтан гишүүд маань оролцлоо. Маш их баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухааны таны мэдхүүг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой.
жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдэхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны дансага 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.